Энэ 730 мянга гэдэг энэ дээд хязгаарыг тавьсан энэ тогтоол бол одоо намайг иргэдийн оролд байхад гарч исэн. Тухайн үед бол бид нар юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж захиргааны аргаар биш илүү эдийн засгийн харилцааны эдийн засгийн аргаар шийдэж эхлэх хэрэгтэй одоо. Яалтч байхгүй ингэж тал талаасаа ярьж байгаа тухайдвал яад юм те. Ороод ирэхэд нь машиныг нь өмчтөөн зууралдах биш үйлчлэгээн дээр нь тодорхой эдийн засгийн одоо хөшүүрөг оруулж ирэх байдлаар тий магадгүй тэр авто зогсоолууд нь Улаанбаатар хотын төвөр машинтай ирээд машинаа тавхаар нь зогсоолынхаа үйлчлэгээ жоох өндөр байж болно, төлбөрийг өндөр байж болно. Тэг иргэд чинь сонголтоор явна шүү дээ. Би автобусан сууж очиод явах уу, эсвэл би машинтайгаа очиод ийм хэмжээний мөнгө төгрөг төлөх үү. За бүр нарийн ярих юм бол одоо хотынхаа төвд нөгөө congestion charge гэж яригддаг ихэнх том хотууд байдаг. Тэргээ бас ярьж болно шүү дээ. Ороо гарах юм бол мөнгө төлдөг болъё. Яг энэ бүс тодорхой цагуудаар эднэргээд. Тэгээ иргэдэд өөрсдөө шийдвэр гаргах байхгүй. Тэрнээс биш хүний өмчийг нь өмчтөө нь очиод наатаа унж болно болохгүй гэдэг бол энэ ардчилсан нийгмийн суурь зочин биш.